Өнөөдрийн бичлэг дээр сайтны сэтгэлгээний нууц гэсэн энэ ном дээр үндэслээд энгийн хүмүүс болон сайтын хүмүүсийн сэтгэлгээний 7 ялгааны тухай ярилцах болно. Энэ дээр илэрцийн үйл явц гэсэн зүйлийн тухай гардаг. Илэрцийн үйл явц гэдэг нь одоо бидний байгаа энэ бодит байдал юунаас бий болсон бэ тухай гардаг. Тэгээ энэ дээр ингэж хэлсэн байна. Хүний бодол мэдрэмжийг төрүүлдэг. Мэдрэмж үйл хөдлөлт хүргэж, үйл хөдлөл нь үр дүнг авчирдаг. Бүх зүйл таны бодлоос эхэлдэг. Тэгэхээр үр дүн гэхэр чинь энэ ном чинь санхүүгийн тухай ном чинь одоо таны санхүүгийн төвшин таны үр дүн гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ үр дүн юу бий болгосон бэ гэсэн чинь бүх зүйл бодлоос эхэлдэг. Бодол нь мэдрэмжийг төрүүлж, мэдрэмж нь таны үйл хөдлөлд нөлөөлж, үйл хөдлөл нь таны үр дүнг авчирдаг. Тэгэхээр бүх зүйл бодлоос эхэлдэг гинэ. Тэгвэл энэ бодол нь хаанаас үүсэж байгаа юм бэ? Хүмүүс яагаад өөр бодоод байгаа юм бэ гэдгийг сонин шүү дээ. Тэгсэн чинь энэ бодол нь болохоор бидний оюун ухаан буюу ой санамжнаас бий болдог гинэ. Тэгэхээр бид нар болохоор амьд үлдэхийн тулд, амьдрахын тулд төрсэн цагаас эхлээд одоо бид нарт тулгарч ирсэн бүхий л зүйлсүүдийг оюун ухаандаа хадгалж авч үлддэг юм байна. Гэхдээ хадгалж авч үлдэхдээ бүгднийг сэдв болноор тусдаа хадгалж үлддэг гинэ. За энэ номон дээр бол жишээ нь мөнгөний тухай бичсэн учраас бид нэр төрсэн цагаас ахуулаад бид нэр мөнгөтэй холбоотой юу сонссон, юу харсан, юу үзэж тулсан, ямар биднэрт мөнгөтэй холбоотой туршлагууд байгаа. Тэднийг бүгднийг мөнгө гэсэн толгойн дотор нэг файл үсгээд мөнгөтэй холбоотой зүйл болох юм бол тэр оюун ухаан дотор хадгалдаг гинэ. За тэнгууд бид нэр ингээд одоо мөнгөтэй холбоотой зүйл бидний амьдралд тохиолдонгууд тэр файл дээр үндэслээд урд нь миний амьдрал мөнгөтэй холбоотой юу тохиолдож илээ гэд тэрэн дээр үндэслээд шийдвэрээ гаргадаг гинэ. Тэгээ энэ сайтны сэтгэлгээний нууц гэсэн энэ номны гол санаа нь болохоор одоо тэр сайтын хүмүүс бол бүр амар ухаантай ч юм уу амар чадвартай биднээс ингээл өөр гоц сэтгэдэг хүмүүс шүү. Тэдний толгойн дотор нь зүгээр мөнгөтэй холбоотой айгүй дайжгүй мэдээллүүд ой санамжууд байгаа учраас тэрэн дээр үндэслээд зөв шийдвэр гаргаад тэгээд мөнгөтэй болоод байгаа маа. Харин санхүүгийн түвшинээр онцгой ахын бол таны толгойн дотор чинь тэр мөнгийг яаж үржүүлдэг, яаж одоо нэмэгдүүлдэг тэр талаарх мэдээлэл байхгүй учраас л тийм байгаа маа. Тийм болохоор зүгээр та санхүүгийнхаа одоо байгаа түвшин өөрчлөхийг хүсчихвэл тэр сайтын хүмүүс яаж сэтгэдэг юм? Тэдний толгойн дотор ямар мөнгөтэй холбоотой мэдээллүүд байгаа. Тэрийг нь зүгээр толгойн дотор оруулахад болно гэсэн мэлээ. За жишээ аваад үзэл та тий. Одоо жишээ нь хувьцаа одоо компани хувьцаа ч юм уу тий. Тэрний талаар огт амьдралдаа нэг ч удаа сонсож үзэж байгаагүй юм байлаа гэж бодъё. Тэгвэл тийм хүн ингээл айгүй IQ сайтай толгой сайтай байсан ч гэсэн гинтл ингээл мөнгөтэй болготой энэ мөнгө үржүүлэхийн тулд би хувьцаа алдаж авах хэрэгтэй мэн гэж бодохгүй шүү дээ тий. Хувьцааны талаар бодож байгаа хүн бол урд нь бүр хамгийн багтаа нэг удаа ч юм уу хувьцаа гэдэг зүйлийн талаар сонсож байсан хүн л хувьцааны талаар бодож сэтгэж эхлэв шүү дээ тий. Тэрнтэй адилхан энэ ном дээр ч гэсэн таны толгойн дотор ч тэр сайтын хүмүүсийн талаарх мэдээлэл байхгүй бол та хизээж сайтын хүмүүс шиг бодож чадахгүй. Харин эсвэргээрээ тэр сайтын хүмүүс ямиг яаж хардгийг, тэд нар яаж сэтгэдэг юм бэ? Тэд нар яаж өөр мөнгө үржүүлдэг юм бэ? Тэрнийхэн талаар мэдээлэл танд байх юм бол тэр мэдээлэл дээр угаасаа үндэслээд та бодно. Тэгээ таны бодол чинь мэдрэмжиж удирдна, мэдрэмжийн үйл хөдлөж удирдна. Тэгээд үйл хөдлөл чинь өөрчлөгдөж эхлэх юм бол угаасаа үр дүн өөрчлөгдөх болно. Тийм учраас сайтын хүмүүс гэдэг бол биднээс өөр хүмүүс ш. Зүгээр л толгойн дотор нь мөнгөний талаарх арай өөр мэдээллүүд байгаамаа гэд тэгээд энэ дээр энгийн хүмүүс болон сайтын хүмүүсийн сэтгэлгээний ялгааны тухай бичсэн. Тэгээд өнөөдөр хамгийн топ гэсэн 7 ялгааныхаа тухай ярилцъя. За шууд гол сэдвүүг оръё. Сэтгэлгээний ялгааныг баян хүмүүс би өөрийнхөө амьдралыг бүтээж байна гэж итгэдэг бол ядуу хүмүүс ийм амьдрал надад тохиож байна гэж итгэдэг. Энэ дээр ингээд сайтын хүн болон энгийн хүний сэтгэлгээний 17 ялгааг бичсэн байгаа хгүй. 17 ялгаас нь хэдүүлээ өнөөдөр яг 7-гийн л ярина л та. Гэхдээ энэ 17 ялгаа дундасаа нэгдэх ялгаа нь нэгтгэн гэдэг чинь хамгийн чухал гэсэн үг шүү дээ тий. Тэгсэн чинь баян хүмүүс би өөрийнхөө амьдралыг бүтээж байна гэж итгэдэг бол ядуу хүмүүс ийм амьдрал надад тохиож байна гэж итгэдэг. Тэгээ хүний тарих ингэж ажилтдаг нэ. Ямар нэгэн зүйл итгэжгэл юм бол тэрийг бодит байдал болгохын тулд ажилтдаг. Өөрөө итгэжгэл юм бол одоо итгэвэл бэлээ олно гэж тэгдэж штэ тий. Тэгвэл одоо чинь та би баян болж чадна гэдэгт итгэлээ гэж бодъё. Тэгвэл та баян болж чадна гэдэгт итгэн итгэвэл бэлээ олох юм чинь гэж таныг ингээл итгэнгүүт чинь гинт нэг ханаас чинь хүн гарч ирэл баян болох аргыг таны чихэнд хэлж өгд юм уу гэсэн чинь үгүй. Харин эсвэргээрээ та өөрөө баян болно гэж чадна гэдэгт итгэчих юм бол таны оюун ухаан чинь бие махбод чинь бүгдээрээ тэр итгэсэн зүйлийг чинь бодит байдал болгохын тулд ажилтдаг гинэ. За тэгвэл нэгдүгээр ялгаа нь баян хүмүүс би өөрийнхөө амьдралыг бүтээдэг гэж итгэдэг. Тэгэхээр баян хүмүүс би өөрийнхөө амьдралыг бүтээдэг гэж хэлдэг гэдэг чинь одоо байгаа энэ нөхцөл байдал нь өөрийнх нь өмнө хийсэн сонголтуудын үр дүн гэж итгэн гэсэн үг шүү дээ. Тэгээд ирээдүйд тэр хүн баян болох уу эсвэл ядуу болох уу гэдэг нь тэр хүний өнөөдөр хийж байгаа сонголт гэсэн үг шүү дээ. Харин эсвэргээрээ ядуу хүмүүс болон энгийн хүмүүс ийм амьдрал надад тохиож байна гэж итгэждэг гинэ. Тэгэхээр энэ зүгээр хувь тавилан ч юм уу цаанаасаа би одоо төрөхөөсөө ийм хувь тавилантай юм чинь надад зүгээр л ийм тохиолдож байгаа энэ надаас хамааралгүй гэдэг ч юм бол ямар ч хичээх шаардлагагүй шүү дээ тий. Би хичээсэн ч хичээгээгүй ч намайг төрөхөөс ахуулаад хувь тавилан ингэж бичигдсэн байсан би тэр хувь тавилангийнхаа дагуу явхад л болно гэх юм бол ямар ч хичээх шаардлагагүй шүү дээ тий. Тэг хичээх бол мэдээж олигтой үр дүн гарахгүй. Тэгвэл баян хүмүүс болон ядуу хүмүүсийн сэтгэлгээний нэгдүгээр ялгаа нь болохоор баян хүмүүс би өөр амьдрал бүтээж байна гэж итгэдэг гинэ. Тэгэхээр бүтээж байна гэж итгэх юм бол сонголт болгон хариуцлагатай болж эхэлнэ
шүү дээ, тий. Тэгээ нэгдүгээр ялгаа нь айгүй энгийн ойлгомжтой юм шиг сонсогдож байгаа боловч номын зохиолчдын сургалт явуулдаг, маш олон хүнд энэ одоо сайтны сэтгэлгээний талаар сургалт явуулдаг. Тэгээд энэ чинь 17хан ялгааг бичээд 17 ялгааныхаа нэгт нь энийг бичсэн байна гэдэг чинь хүмүүс ер нь хөвчлэн өөрийнхөө хувь тавилан миний одоо хувь тавилан би зурсан зөргөөрөө явж гинэ гэж итгэдэг байх магадлалтай гэсэн үг байгаа. Нэгт нь энийг бичсэн болохоор сэтгэлгээний ялгаа 2. Баян хүмүүс мөнгөний тоглоомд хожихын тулд тоглодог бол энгийн хүмүүс алдахгүй тулд тоглодог. Ядуу хүмүүс мөнгөний тоглоомд дайралт хийх биш харин хамгаалт хийж тоглодог. Тэгвэл танаас нэг зүйл асууя. Та ямар нэг спорт тоглоомыг зөвхөн хамгаалалт хийж тоглох юм бол тоглоомд хожих магадлал ямар байх вэ? Тэгэхээр одоо саятан хүмүүс бол мөнгөний тоглоомыг тоглохдоо хожино, баян болно. Бүр маш их хэмжээний баян болно гэсэн зорилго тавьдаг болвол одоо энгийн хүмүүс бол зүгээр хангалуун амьдрна, дундаж амьдрна, зүгээр одоо энгийн байхад болно гэсэн зорилгыг тавьдаг. Тэгээд тэр тархи нь угаасаа тэр зорилготой таарсан үйлдэлүүдийг хийдэг гинэ. Тэгэхээр сэтгэлгээний 2 дугаар ялгаа нь баян хүмүүс бол бүр хожихын тулд маш их мөнгө олохын тулд тоглодог болвол ядуу хүмүүс бол зүгээр дундаж хангалуун гэсэн зорилгыг тавьдаг гинэ. Сэтгэлгээний 3 дугаар ялгаа нь баян хүмүүс хоёулангийн гэж боддог бол энгийн хүмүүс аль нэгийг нь гэж боддог гинэ. За баян хүмүүс болохоор баялаг сэтгэлгээтэй гээд баялаг сэтгэлгээ гэдэг нь болохоор энэ ертөнцийн бүх юм маш их бүх хүнд хангалттай их байна гэж үздэг баян сэтгэлгээ гэдэг гинэ. Тэгэхээр одоо хажуудах хүн маань маш их хэмжээний мөнгө олсон ч гэсэн тэр нь миний ирээдүйд олох мөнгөнөөс авч байгаа хэрэг биш. Тэр хүн зөвхөн бүтээж байгаа гэсэн үг. Би бас ингээд маш их мөнгө олсон ч гэсэн хин нэгэн хүний олох мөнгийг олж байгаа гэсэн үг биш. Бүх хүнд бүх юм хангалттай хэмжээнд байгаа гэдэг нь болохоор баялаг сэтгэлгээ гинэ. Харин ядуу сэтгэлгээ гэдэг нь болохоор хин нэгэн хүн их юм цоглуулад ах юм бол миний юм багасаад ийн. Би өөр их юм цоглуулад ах юм бол бус хүний юмас би хороогоод байгаа учраас бас гимшиг сэтгэл төрдөг. Энийг болохоор ядуу сэтгэлгээ гэдэг гинэ. За тэрнээс гадна бас одоо ядуу сэтгэлгээнд болохоор хэрвээ би мөнгөтэй ах юм бол би одоо муу хүн ч юм уу мөнгөтэй болох юм бол шуналтай хүн гэсэн. Тэгэхээр би шуналтай хүн ч юм уу муу хүн болохын тулд би ядуу байх ёстой гэж боддог гинэ. Харин баян хүмүүс болохоор мөнгө болон тэр хүн чанар, мөнгө болон мэдлэг, мөнгө болон одоо тэр гадаад үзмж гэх юм тэднийг бүгднийг тусдаа боддог гинэ. Тэгэхээр мөнгөтэй ирнэ муу хүн байж ч бол мөнгөтэй ирнэ сайн хүн ч гэсэн байж болно. Энэ бол шал тусдаа асуудал гэж баян хүмүүс боддог гинэ. Тийм болохоор энэ тусдаа асуудал гэж баян хүмүүс боддог болохоор баян хүмүүс хоёуланг ингэж сэтгэдэг гинэ. Одоо тэгэхээр би сайн хүн байх уу, эсвэл би гэр бүлээ бодох уу, мөнгийг бодох уу гэж бодохгүйгээр би гэр бүлээ ч гэсэн сайхан авч явна, би мөнгөө ч гэсэн олно гэж баян хүмүүс боддог. Харин энгийн хүмүүс болохоор аль нэгийг нь сонгох ёстой гэж бодоод идэг. Тэрний шалтгаан гэх юм бол бас хүүхэд насндаа одоо баян хүмүүс бол гэр бүлдээ анхаарал хандуулдаг ч юм уу гэдэг ч юм уу тиймэрхүү буруу мэдээлэл тархинд нь орчихсон учраас том болоод би гэр бүлээ сонгох уу, мөнгөө сонгох уу гэсэн эргэлзээ төрдөг. Тэгтэл баян хүмүүс бол бидний тус тустай асуудал учраас бүгднийг нь авч явах боломжтой гэж баян хүмүүс болохоор хоёуланг ингэж сэтгэдэг гинэ. Сэтгэлгээний 4-р ялгаа баян хүмүүс өөрсдийгөө болон өөрсдийнхөө үн цэнийг өсгөхийг хүсдэг бол энгийн хүмүүс рекламдах гэдгийг сөрөг талаас нь боддог. Баян хүмүүс өөрийгөө болон өөрийнхөө үн цэнийг бусдад маш сайн ингэж харуулж чаддаг юм гинэ. Яагаад тэгэхээр мөнгө олно гэдэг чинь ямар нэгэн зүйлийг би нөгөө хүндээ өгснөөр нөгөө хүн маань надад эсрэгээрээ мөнгө өгнө гэсэн үг шүү дээ, тий? Би ямар нэгэн үн цэнтэй зүйлийг өгнө, буцаагаад надад мөнгө өгнө гэсэн үг. Би хэрвээ ямар нэгэн зүйл өгөхгүй ээжиж хүнээс мөнгө авах юм бол тэр одоо бойлго буух ч юм уу, хандив цоглуулах ч юм уу, тий? Эсвэл бол дээрэмдэх ч юм уу. Би ямар нэгэн зүйл өгөхгүй жиж мөнгө авах юм бол дээрэм хулгай одоо тэдний аль нэг нь олон гэсэн үг шүү дээ. Эсвэл бойлгохч гэж болно, хандивч гэж болно тий. Тэгтэл яг бизнес хийгээд мөнгө олно гэх юм бол би мөнгө авч л байгаа бол ямар нэгэн үн цэнтэй мөнгөтэй дүүцэх үн цэнтэй зүйлийг өгч байгаа гэсэн үг шүү дээ тий. Тийм болохоор баян хүмүүс өөрийгөө болон өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө зарж байгаа бүтээгдэхүүнийг, өөрийнхөө үзүүлж байгаа үйлчлэгийг бусад хүмүүст ингэж маш өөртөө ихтэйгээр дэлгэж чаддаг гинэ. Яагаад гэхээр би энэ өөртөө байгаа зүйлийг өөрөө үнэлээд тэрийг өгчиж би мөнгөтэй болно гэдгийг ойлгодог. Харин энгийн хүмүүс болохоор өөрийнхөө үн цэнийг ч юм уу өөртөө байгаа зүйлсүүдийг бусдад дэлгэхээсээ цааргалдаг. Энийг болохоор рекламдах гэж үздэг гинэ. Ингэж рекламдаж ингэж өнгөрөө байж болохгүй гэж үздэг. Тэгтэл баян хүмүүс болохоор ингэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл би өөрөө л ингэж өөрийнхөө үн цэнийг ч юм уу эсвэл өөртөө байгаа бүтээгдэхүүнийхээ үн цэнийг хэлэхгүй болвол хинч намайг хайж олж ирж өгөхгүй гэдгийг нь яг ойлгож боддоор сэтгэдэг учраас өөрийнхөө үн цэнийг бусдад дэлгэдэг гэж бичсэн байна. Энэ бас нэлээд энгийн юм шиг нэр айгүй чухал юм шиг санагдсан. Нэрэл ингээл одоо зүгээр хамт ажилладаг хүмүүсийг харах юм бол тий
байгууллагын дарга хүн ч юм уу, лидер хүмүүс өөртөө аягүй ихтэй өөрийнхөө давуу талыг ярьж чаддаг байтал одоо энгийн хүмүүс ч юм уу, ажилчин хүмүүс ч юм уу өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө давуу талыг ярихасаа жоох ичдэг шүү дээ, тий. Тэгэхээр энэ ялгаа ялангуяа дөрөв дэх баян хүмүүс өөрсдийгөө болон өөрсдийнхөө үн цэнийг өсгөхийг хүсдэг бол ядуу хүмүүс рекламдах гэдгийг сөрөг талаас нь боддог гэсэн. Энэ ялгаа бол бүр одоо яг баян хүн эсвэл энгийн хүний ялгаа гэхээс илүүгээр энэ ялгаа нь тэр баян өмнөнийг бүр улан баян болгоод ядууг бүр улан ядуу болгох юм болоо гэж утсан. Энэ дээр гарч байгаа энэ 17 сэтгэлийн ялгаанаас надад бол бүр энэ хамгийн чухал ялгаа юм байна да гэж бодогдсон. За сэтгэлгээний 5 дахь ялгаа нь баян хүмүүс айдсыг үл хайхардаг бол ядуу хүмүүс айдсыг зогсоох гэж оролддог. Баян хүмүүс айдсыг үл хайхардаг, ядуу хүмүүс айдсыг зогсоох гэж оролддог. Тэгэхээр баян ч юм ядуу ч юм бүгдэнд нь айдас байна гэсэн үг тийм. Гэхдээ энэ номыг ингээд одоо яг баян хүмүүс юм байдаг, ядуу хүмүүс юм байдаг гэж бичсэн боловч яг уншаад үзэхээр баян хүмүүс нь ийм шинж тэмдэгтэй гэхээс илүүгээр яг ийм шинж чанартай хүн ер нь ирээдүйд баян болох юм байна. Ийм шинж чанартай хүн ер нь явах юм бол санхүү нь хүндрэлтэй болох юм байна гэж уншсан ч бас айгүй дөхөн санагдсан. За тэгсэн чинь ингэнэ бид нэр ингээд одоо бидний түүний бичлэгийг хэлсэнчлэн энэ одоо байгаа байдал энэ үр дүнг юу бий болгож байгаа юм бэ гэсэн чинь одоо бодол, мэдрэмж, тэгээ мэдрэмжийн үйл хөдлөлийг удирдаад үр дүн гаргаж байгаа гэсэн чинь тийм. Тэгэхээр бид нэр одоо байгаа энэ үр дүнгээ өөрчлөхийн тулд өөр үйлдэл хийх ёстой гэсэн үг шүү дээ тийм. Урдныхаа хийжсэн үйлдэлийг хийгээл хамлал яг адилхан үр дүн гарах юм чинь үр дүн хэрэг өөрчлөх гэсэн юм бол үйлдэлээ өөрчлөх ёстой гэсэн үг. Тэгэхээр үйлдэлээ өөрчлөхөд юу саадуулдаг вэ гэсэн чинь айдас болон эргэлзээ саадуулдаг гинэ. Гэтэл одоо баян хүмүүс болохоор энэ айдас эргэлзээ гэж зүйл хизээч алга болохгүй гэдгийг мэддэг болохоор зүгээр айжсэн ч гэсэн үйлдэл хийх зуршилтай байдаг юм. Зуршилтай. Харин одоо санхүүгийн хэцүү энгийн хүмүүс болохоор айцаа дарсныхаа дараа эргэлцгээ болсныхаа дараа хийн гэж боддог гинэ. Тэгэхээр энэ бол яалтчгүй баян хүмүүсийн шинж чанар гэхээс илүүгээр ийм шинж чанартай хүн айцтай ажилласан үйлдэл хийдэг хүн бол баяжин айцаа дараад ч юм уу энэ эргэлзээгээ би байхгүй басныхаа дараа үйлдэл хийнэ гэх юм бол санхүүгийн хэцүү байдал орно гэж хэлж болохоор энэ бас айгүй энгийн юм шиг хэрнээ гахалтай сэтгэлгээний ялгаа байлээ. Баян хүмүүсийн сэтгэлгээ бол айц бол хизээч алга болохгүй, эргэлзээ ч гэсэн хизээч алга болохгүй болохоор зүгээр айцтайгаа зэрэг хийдэг. Айсан ч гэсэн үйлдэл хийх бүр зуршилтай байдаг. Харин санхүүгийн байдлаар энгийн дундаж хүмүүс бол айц нь байхгүй басны дараа үйлдэл хийн гэж хүлээдэг. Гэхдээ айц нь хизээч алга болтгүй гинэ. Яг юм сайтны сэтгэлгээний нууц гэсэн ийм ном нэг удаа уншлаа гэж шууд сайтан шиг сэтгэдэг болоо сайтан шиг хийж чаддаг болохгүй л дээ. Гэтэл яг иймэрхүү ном уншаад ахаар одоо айгаад 5 удаа оролдож үзэх юмыг би айгаад бүгднийг одоо бууж өгдөг байсан бол одоо нэг 5 удаа бууж өгдөг байсан 4 удаа бууж өгдөг болох ч юм уу тийм иймэрхүү ном уншихаар нэг жоохон уулна угаасаа баян хүмүүс ч гэсэн амжилтанд хүрсэн хүмүүс ч гэсэн тэд нэр айдгүй айдаг хэрнээ үйлдэл хийх юм байна да гэж бодоод ер нь бол үйлдэл хийдэг болт юм байлээ. Тэгэхээр иймэрхүү номын бас давуу тал нь тэр юм шиг байгаа тий. Тэр амжилтанд хүрсэн хүмүүс ч гэсэн тэр өндөрлөгт гарсан хүмүүс ч гэсэн надтай адилхан айдаг, эргэлддэг гэж бодохоор бас жоохон тайвшраад тэгвэл би ч гэсэн айсан ч гэсэн үйлдэл хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгохдаг ч юм бас давуу тал ихтэй юм шиг байгаамаа энэ номыг уншлаа гэж шууд мэдээж амьдрал өөрчлөгдөхгүй ч гэсэн. За 6 дахь ялгаа нь болохоор ингэнэ. Баян хүмүүс өөрсдийн цэвэр хөрөнгийг сонирхдаг бол ядуу хүмүүс өөрсдийн хөдөлмөрийн орлогыг сонирхдаг. Тэгэхээр баян хүмүүс бол угаасаа насан туршдаа ажил хийхгүй тэгж амьдрахгүй гэж үздэг учраас хамгийн түрүүнд өөрсдийнхөө цэвэр хөрөнгийг бий болгохыг зордсон гинэ. Тэгэхээр мөнгө гэдэг зүйл бол угаасаа нэг хүн дээр очиж тогтох биш. Мөнгө гэдэг бол угаасаа нийгэм дээр ингэж эргэлдэж байдаг зүйл учраас тэрийг аль болохоор өөрхөн цэвэр хөрөнгө болгож авч үлдэхийг зорддог. Тэгээд надад одоо мөнгө хэд орж ирж байна, хэд гарч байна гэдгээс илүүгээр надад цэвэр хөрөнгө хэд байна гэдэгтээ анхаарал хандуулдаг гинэ. Харин ядуу хүмүүс, энгийн хүмүүс нь болохоор би хэдийг сард хэдийг олж байна. Миний хөдөлмөрийн орлого хэд вэ? Надад сард хэд орж ирж байгаа гэдгээр ач холбогдол өгдөг. Тэгтэл тэр орж ирээд байгаа мөнгөө би яг хэд хөрөнгө болгож чадчихна уу гэдгээр анхаарлаа хандуулдаггүй. Тэгэхээр сэтгэлгээний ялгаа нь баян хүмүүс бол өөрсдөө цэвэр хөрөнгө дээр төвлөрдөг. Ядуу хүмүүс болохоор өөрсдийн хөдөлмөрийн орлого дээр төвлөрдөг гинэ. За сэтгэлгээний ялгаа 7. Баян хүмүүс гайхалтай авахчд байдаг бол ядуу хүмүүс муу авахчд байдаг. Юм авдаг. Баян хүмүүс сайн авч чаддаг, муу хүмүүс болохоор сайн авч чаддаггүй юм гинэ. Гэсэн чинь энэ дээр ингэж хэлсэн байна. Ядуу хүмүүс тэд юм өгөхдөө сайн эсвэл муу аль нь ч байж болох боловч авахдаа тэд зайлшгүй муу байдаг. Тэд юм авахдаа муу байдаг учраас юм авдаггүй. Бусдаас юм авахдаа эвгүйцдэг хэд хэдэн шалтгаан хүмүүст байдаг. Нэгдүгээрт олон хүмүүс өөрсдийгөө авах эрхгүй мэт боддог. Энэ синдром нь манай нийгэмд маш өргөнд тархсан байдаг. Миний бодлоор хувь хүмүүсийн 90% нь өөрсдийгөө хангалттай сайн гэж боддоггүй. Өөрийгөө хүндлэхгүй ийм бодол хаанаас үүдэлтэй вэ? Үүний түгээмэл шалтгаан нь биднийг бүрдүүлсэн орчин юм.
Бидний ихэнх нь нэг удаа заа гэж сонсохын тулд 20 удаа үгүй. Нэг удаа чи зөв хийж байна гэж сонсохын тулд 10 удаа чи буруу хийж байна. Нэг удаа чи хангалттай гэж сонсохын тулд 5 удаа чи ямар тэнэг юм бэ гэдгийг сонсож өссөн байдаг. Тэгэхээр угаасаа энэ судалгаагаар хүүхдүүд угаасаа жоохон бахта болохгүй гэсэн үгийг хитрхийг сонсоор агаад өөрийгөө хангалттай гэж бодгоо болчдөг. Тэгээ хангалттай гэж бодгоо болчдөг болохоор юм сайн авч чаддгүй ингэнэ. Тэгээд энэ дээр ингэж хэлсэн байна. Таны хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж бодож байгаа энэ зүйлсэд ч юм болохоор бүгдийг худлаа ингэнэ. Тэгээд энэ дээр бурхан хүнийг угаасаа төрөхтөн энэ бол хэрэгтэй хүн, энэ бол бүх юмыг авах хэрэгтэй, ирэхгүй хүн гэсэн тэмдэг заагаагүй. Хүмүүс би өөрөө энэ зүйлийг авах хэрэгтэй, эсвэл авах хэрэггүй гэдгийг хүн өөрөө л зохиодог. Тэгээд өөрөө л тэр зохиосон итгэсэн зүйлд итгээл тэрнтэйгээ дагаж үйлчлэгээд идэг гэнэ. Тэгэхээр энэ номон дээр болохоор нөө сайтны сэтгүүн сургалтандаа сууж байгаа хүмүүстэй бүгдээрэнд нь та нар ингэж авах хэрэгтэй, юмыг ингэ сайн авч вэ, тэгжиж ингэ юмтай болно. Харин авч чадахгүй байгаа нь авах хэрэггүй гэж байгаа нь болохоор зөвхөн таны бодол шүү гэж тэр бодлыг нь гаргаж өгдөг гэнэ. Тэгээ өнөөдрийн ярьсан энэ 7 одоо сэтгэлгээний ялгаа нь болохоор анх төрөлтөө хүмүүс сэтгэлгээний ялгаатай байдаггүй. Баг байхдаа ч юм уу, хүүхэд байхдаа ч юм уу, аав ээжээс ах хичээсээ мөнгөний талаар юу гэж сонссон бэ? Одоо та бол юмыг авах хэрэгтэй хүн, сайн хүн гэж сонссон хүмүүс бол юмыг сайн авдаг. Харин чи ийм байх эрхгүй ч гэдэг юм уу, тийм үгүүдийг сонсч ирсэн хүмүүс бол том болсон гэсэн тэр үгийнхаа дагуу, тэр итгэлийнхаа дагуу юмыг авч чаддгүй юм гинэ. Тэгэхээр өнөөдөр ярьсан сэтгэлгээний ноцлохоор яг хүнийг төрөлтөнд бий байдаг болсон зүйл биш. Зүгээр өөрсдөө хүмүүс юу харсан, юу сонсон тэрэн дээр үндэслээд бий болдог учраас энэ номын гол санаа болохоор та юу харсан, юу сонсон тэрэн дээр үндэслээд таны бодол бий болж байгаа. Тэр бодол чинь мэдрэмжийг бий болгоод мэдрэмж үйл хөдлөлийг ч удирдаад үйл хөдлөл чинь үр дүнгийн чинь гаргаж байгаа шүү. Тэгэхээр тэр юу сонсон, харсан тэр зүйлсүүдэд ой санамжаал өөрчлөх юм бол өөрөөр боддог болно, өөрөөр мэдэрдэг болно, өөрөөр үйлчлдэг болно. Тэгээ үйлчлэлт өөрчлөх юм бол үр дүн чинь өөрчлөгдөж шүү гэдэг нь энэ номын гол санаа байлаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя баяртай.